За хайдаггүй байх. Орой минь. За орой минь. Вау. Хоёлаа 5 дахь орой подкаст хийж чинь 10 цагт тий. Анх удаа ингэж хийж чинь тий. Бас нэрээ. Вау. Ядарч нь гайгүй юу? Но тэгтээ гигатокийг бол хизээд яриа шүү тий. Маргааш өглөө хүртэл бичиж гэдэг тий. За тэгэхээр хоёулаа өнгөрсөн 7 хоног дугаар оруулсан байгаа учраас энэ 7 хоногт хоёулаа 2 мэдээ сонгож авъя гэж ярилцаад 2 мэдээ сонгож авсан байгаа. Эхнийх нь болохоор мэдээж quantum computing-тэй холбоотой мэдээлэл. Хоёр дахь нь болохоор энэ мэдээлэл их сонирхол татж байгаа таны мэдээлэл. Тэгээ нэлийн бас тайлбарлах зүйлстэй байгаа. Хоёр дахь нь болохоор мэдээж өнгөрсөн 7 хоногт ярих гээд үлдээсэн хэмэл оюуны одоо өөрөөр хэлбэл эллэлэмүүдийн өрсөлдөөний талаар ер нь юу болоод байгаа юм бэ гэдгийг жоохон ярилцсан. Тэгээ шууд хойлоо шууд сэдвэрийг орцгоё. За тийм. Окей. Хойлонгийнх нь энэ 7 өдрийн хойлонгийнх нь дугаар онцлогтой хойлоо юутай хамтарч ажиллаж байгаа. Манай бас подкастыг ер нь дэмжиж ажиллаж байгаа. AI Academy Asia-гийн бас хамт олондоо баярлалаа. Ер нь хэмэл оюуныг нэлээд мэрэгсэн чиглэлд одоо сургаж байгаа Монголын томоохон одоо хэмэл оюуны институт байгаад байгаа. Яг үнэ. Тэгээд тэрэн дээр яг нэмж хэлэхэд нөгөө CPT сертификат өгдөг гэдгсэн тий. Тэр нөгөө CPT сертификат гэдэг нь болохоор яг одоо олон улсын танигдсан тийм сертификат байгаа. Тэгээд энэ сертификатаа одоо LinkedIn ч юм хаан чинь тий ингээ барай очиход ямар ч байсан одоо гадны employer хүмүүс бол энэ сертификатыг бол ингээ мэддэг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол ер нь дэлхийн томоохон байгууллагатай хамтарч ажиллаж илээ. Одоо SpaceX гэдэг ч юм уу, UNICEF, UNESCO, World Bank зэрэг компаниудтай бол нэлээд хамтын ажиллагаа бол Монголоос өрнүүлээд ингээ явж байгаа. За тэгээд нэг сонирхолтой мэдээлэл нэх юм бол AI Academy Asia-гийн хамт олноос энэ зам бас 2 сонирхолтой хөтөлбөрийг зарласан байлээ. Эхнийх нь бол нөгөө AI инженер бэлтгэх тусгай хөтөлбөр байгаа. Тэгээд мэдээж таны хэлснээр бол CBD одоо сертификатыг олгоно. Гэхдээ дан ганц одоо сертификат олгоод зогсохгүй юм байлээ. Ер нь мэрэгчлэтнүүдийг бэлтгэхийн дээрээс нь өмнө энэ хөтөлбөрийг бас төгсөөд гарсан маш олон хүмүүс одоо ажлын байранд ороод тий өөрсдийн компани бас үүсгэж явж байгаа юм л. Яг үнэ. Яг тэрэн дээр бас нэмж хэлье тий. Яг сертификат дан ганц одоо сертификат гэхээсээ илүүтэйгээр тий. Яг тэр хийж байгаа хичээлийнх нь одоо зан одоо юу чанар эдэр нь бол ингээ яг илүү яг тийм одоо practical чадвар skill эдэр дээр нэлээд тулгуурсан. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү одоо practical skill эднэр бол яг ирээдүйд яхаргүй ажилд ороход бол айгу тийм одоо нэлээд чухал хүчин зүйлс болж ах шиг байна тий. Хоёрдугаар нь болохоор энэ бас айгу сонирхолтой. Хуучин чи ингээл нөгөө 10 жилийн сургууль амрахаар англи хэл сургана гэл тэ эсвэл математикийн дагууланд явуулна олимпиад гэл ингээл тэгдэг байсан чи одоо хэмэл оюуны bootcamp яд хүүхдүүд зориулсан хөтөлбөр зарласан байл ер нь 10-аас 18 насны хүүхдүүдэд зориулсан ийм хэмэл оюуны одоо бас одоо суурь ойлголт те хэрэглээг болон асуудал шийдэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор юм хөтөлбөр бас зарласан байл. За. Юу наа багахт шатрын bootcamp гэж байдаг байсан. Шатрын bootcamp байсан юм уу? Тийм шатрын bootcamp самар тий зуны bootcamp байдаг байсан шүү дээ. Бид нар чинь лагер дээр яваад агуу олуулаа 10 20 3 сар зөвхөн шатраар нүдэл шатар үзээд шатрын онол үзээд амар гоё байдаг байсан. Тэгсэн чинь энэ бас тийм агуу сонирхолтой зуны хэмэл оюухны AI bootcamp гэх тий 10-аас 18 насны хүүхдэдэд зориулсан. Тэгээд яг зунжингаа bootcamp нэг одоо ер нь баг хэмэл оюух чиний хэлсэн шиг тий одоо англи хэл сурах чинь нэг чухал одоо гэдэг шиг ерөөхдөө хэмэл оюухын чинь баг англи хэл сурж байгаа юм шиг агуу тийм essential бас нэлээд чухал чадрууд ингээд нэг болчих шиг боллаа. Тэг ингээд сүүлд нэмээд хэлгээд энэ ингээд бид нар хоёулын нэлгээсэн танилцуулан уншиж байгаа. Энэ дээр ингээд би ингээд зүгээр ингээд ChatGPT-тэй ингээд хариуцлага сурах юм болов уу эсвэл ингээд модулуудтай ингээд ашиглахыг заах юм болов уу гэдгсэн чи энд юу туссан байна гэсэн чи хэмэл оюуны инженерчлэл тэгээ ер нь бизнес сэтгэлгээг ингээ хөгжүүлэх дэлхийн технологийн ингээ салбарын ирээдүйн ингээ чиг хандлагын талаар бүр ингээ маш дэлгэрэнгүй гүнзгий юм юу болж bootcamp болж байгаа юм билэ. Тэгээ бид хоёрын одоо дугааруудыг дэмжиж ажиллаж байгаа AI Academy Asia-та баярлалаа. Манайхан бас пэйж хуудасаар нь ороод үзээрэй гэж хүсье. Окей, sounds good. За, quantum computer байлаа. За тийм. Таны мэдээ сонирхолтой байгаа. Яагаад энэ сэдв ингээ буцаад хот болоод ороод ирвэ гэдгээс ойлоо ярих эхэллээ. За, quantum compute гэдэг бол ерөөхдөө зүгээр тооцооллын нэг хэлбэр л гэсэн үг. Тэгэл ойлгочлаа. Compute гэдэг чинь тооцоолол гэсэн үг тий. Тэгэд яагаад өнөөдөр хоёлаа энэ сэдвээр яриад байна вэ гэхээр
би ч нөгөө дандаа л нөгөө үнэлгээ за тэгэл ямар компани IPO хийж ин те тэдний ингээ хардаг шиг мэдээж хоёлаа SpaceX-ийн IPO гэхэлэр зөндөө ярьсан. Гэхдээ саяхан бас яг энэ 6 сард Quantum гинөө вирусаа ер нь амьдралтаа сонсоо тийм компани. Гэхдээ ийм компани бас яг нөгөө Nasdaq дээр хөрөнгөний бирж дээр Америкт IPO хийсэн байлээ. Тэгээд 14.3 тэрбум доллар IPO хийгээд тэгэнгუთ окей за юу болж чинь те эн чинь зөвхөн одоо яг энэ quantum тооцоол буюу quantum compute одоо хийдэг ийм компани өнөөдөр 14.3 тэрбум долларын үнэлгээтэй ингээ гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэнгუთ за жоох ухаад үзлээ. Тэгсэн чинь нөгөө бидний мэдих том технологийн компаниуд IBM, Google, Microsoft, Nvidia эдгээр чинь бүгд энэ quantum тооцооллын салбарт руу бүгд ороод ирчихэж. Тэгээд байжсэн чинь Financial Times Америк уншдаг. Тэгээд сүүлийн яг сая 7 хоногийн өмнө Financial Times-ийн нөгөө Big Read гэдэг нөгөө opinion-ыг хэсэг гэдэг байхгүй юу? Айгу урт. Тэгээ тэр айгу том эсээг ингээд уншсан чинь ерөөхдөө гол санаа нь болохоор энэ quantum тооцоолол одоо бидний ирэн үед бол одоо бодсноос илүү одоо түргэн одоо ирж ийна гэсэн нэг тийм бас ухагтхуунтай тийм гоё артиклаас гарсан байсан. Тэгээд ерөөхдөө за энэ quantum тооцоол, quantum compute гэдэг бол ярих хэрэгтэй байна гэж бодлоо тий. За тэр хоёлаа quantum тооцооллыг ярихын тулд мэдээж одоо юуг ярих хэрэгтэй болно. Одоо энгийн компьютерүүд яаж ажилт юм бэ гэдэг талаар ойлголт өгөх хэрэгтэй болно. Үргэлжлүүлээд хоёлаа дахиад ер нь quantum компьютер бас яаж ажиллах юм бэ? Одоо тэг хэрхэн тооцоолол хийх юм бэ гэдэг дээр ярих гэж бодож байна. Вау. За өстой гоё асуулт байна. Яагаад гэвэл түрүүн байсан те. За quantum compute гэдэг чинь зүгээр л тооцооллын нэг хэлбэр. Тэгэхээр өнөөдөр хоёр төрлийн тооцоол байна гэж хоёлаа бодчихъя. Эхний тооцоолол нь болохоор өнөөдрийн компьютер яаж ажилтдаг те. Одоо уламжлалт тооцоол гэх юм уу? За тэгээд quantum тооцоолт. За уламжлалт тооцоолт гэдгийг зүгээр хоёлаа жишээн дээр л яриад үзье. Бүгд өнөөдөр компьютер хэрэглэж байна те. За чи ямар компьютер хэрэглээд байна? Mac хэрэглээд байна уу? Ямар сони юм бэ? За Mac чинь өнөөдөр юун дээр ажиллаж байна вэ гэхээр тооцоололтын дээр ажиллаж байна те. Тэр тооцоолол чинь ерөөсөө л electricity те. Цахилгаан. Цахилгаан өнөөдөр чиний компьютер дотор ингээл Google тэднийг бүгдийг ингээд одоо контролдж байгаа нь болохоор энэ транзистор гэдэг нэг ойлголт байгаа. Тэр транзистор болохоор чиний цахилгааныг өнөөдөр гүүхгүй юу гэдгийг одоо шийдвэрлэдэг логик ухагддаг гэсэн үг. Тэгэхээр цахилгааныг өнөөдөр гүйлгэж байгаа транзистор бол тэр нь 1 гэсэн үг. Цахилгаан гүүхгүй байгаа үед бол тэр нь 0 гэсэн үг. Тэгэхээр компьютерийн тооцоол гэдэг чинь өөрөө ерөөсөө л 0100101 гэсэн логик ухагдхуунтай л одоо тооцооллын уламжлалт систем гэсэн үг аахгүй. За тэгэхээр чи өнөөдөр за сайн байна уу ч юм уу нөгөө Hello World гэдэг штэ хамгийн анх нөгөө computer science хичээл авахад Hello World гэдэг шиг Hello гэдэг үгийг чи бичиж гэж үзье компьютер дээрээ. Тэгэх юм бол Hello гэдэг үгийг болохоор эхлээд тэр нөгөө binary систем рүү эхлээд хөрвүүлж байгаа байхгүй юу тий. За Hello гэдэг чинь хэдэн үсэг вэ? H E L L O гэдэг 5 үсэг вэ тий. H гэдэг үсэг чинь болохоор 72 гэдэг дугаар руу шилжээд 72 гэдэг дугаар нь болохоор тэр binary систем рүү болохоор тэг 1 тэг 1 тэг гэдэг код байгаа байхгүй юу? За нэг үсэг тий. Зөвхөн нэг үсэг тий. Тэгэхээр тэг 1 тэг гэдэг чинь ерөөсөө энэ хэдэн тоо байгаа вэ? 4 8 за нэг 9 тоо байна тий. Тэгэхээр энэ 9 тоон дээр болохоор 2 транзистор нь болохоор асаацсан байгаа байхгүй юу? 2 нэгтэй. Нөгөө 7 транзистор нь болохоор асаагаагүй 0-тэй. Тэгэхээр ерөөсөө 0101 л байгаа байхгүй. Hello гэхээр эн чинь нийт 42 оронтой ийм техникүүд л байгаа. Тэгэл тэднэр өнөөдөр уламжлалт аргаар ингэж бүтэж байна. Чиний өнөөдөр Mac бол 28 тэрбум транзистораас ингээд үүсэж байгаа ийм уламжлалт тооцооллын одоо ийм гариг одоо ийм ертөнцид өнөөдөр бид нар амьдарч байна тий. Өөрөөр хэлэх юм бол биднэрт Hello гэдэг бичиг харуулахын тулд тий. За тэгсэн чинь тэгэл болоо шүү дээ. Ингээд дараа ингээд болоо тий. Тэгсэн чинь за quantum тооцоолол гэдэг хоёлаас сая ярьж байхдаа нэлээд би бас танаас толгой өргөж асуулаа. Тооцоолол байгаад байгаа тийм. Энэ ухтхны талаар ярив да. Уламжлалт тооцоолол болохоор нэг бол тэг, нэг бол нэг. Quantum тооцоолол бол тэг нэг хоёулаа нэг цагт оршин тогтноод байгаа. Вау. Mind blown те. Юу гэсэн ч үгүй. За тэгэхээр нөгөө хоёлаа cloud дээр ашиглалаа те. Ер нь хүмүүст яг яаж тайлбарлах вэ? Тэгэхээр яг хоо нэг сонирхолтой нь болохоор зоосоор их нөгөө нэг жишээ авд юм те.
Тэгэхээр зоос ч нь болохоор нэг талаар нь харахаар толгой байна. Нөгөө талаар нь харахаар та. Аха. сүлд. Тийм монголоор сүлд. Сүлд. Нөгөөтгөнд юу сүл юм уу? Та. Тийм. Сүлд тоо гэдэг юм тий. За стаа очлаарай. За зоос тэгэхээр нэг тал нь сүлд, нөгөөх нь тоо байна тий. Зоосыг чи дээшгээ шидэн гут тэр чин нэг ч үж болно. Нэг сүлдж болно, тоож болно тий. Тэгэхээр ингээд нэг тэг гэдэг энэ хоёр одоо нөгөө нэг state нь нэгэн зэрэг ингээд оршиж байгааг бол жишээ нь хэлж байгаа байхгүй тий. За тэгэхээр энэ бол яг амар сонирм сонсогдож магадгүй. Гэхдээ яг бас нэг одоо бид нөгөө жоохон бах нөгөө нэг maze гэж тоглоом байдаг шүү дээ тий. Чи ингээд нэг юм руу ингээд ороод нөгөө талаас нь ингээд гарах гэж дотор нэг зөндөө болоо одоо булангууд ингээд байгаа тий. Би нөгөө монголоор сайн олчлоо. Юу гэдэг нэг maze-ийг төөрдөг байшин гэдэг. Төөрдөг байшин. Яг үнэ. Пионерын ордонд байдаг болоо тий. Мэдгүй. Төөрдөг байшин. За төөрдөг байшин руу өнөөдөр чи нэг цэгээс нь ингээд одоо ороод нөгөө цэгээс нь гарахын тулд уламжлалт тооцоололоор яаж гарах вэ гэх юм бол эхний булан одоо direction-аар нэг яваал те. Тэгээд тэр нь ингээд нэг буланд ингээд заачих юм бол буцаж хурж ирээл хоёр дахь аргыг үзээл, гурав дахь аргыг үзээл ингээд нэг нэгээр ингээд үзээл тэр чинь нэлээд тийм механик процесс байгааз. Тэгэхэд quantum тооцоол буюу quantum computer бол зүгээр энэ төөрдөг байшин зүгээр дээрээс нь хараад нэг дор шууд гарах аргыг олох ч юм уу те. Нэг тиймэрхүү одоо жишээ байгаа. За нөгөө нэг жишээ нь бол одоо жишээ нь за цоочны одоо пассворд байж болно те. Түлхүүрний одоо пассворд те. Тэрэн дээр бол ингээд уламжлалт тооцоол аргаар бол ингээд эхлээд за тэг тэгээр үзээд за биш байна. Тэг нэгээр үзээд биш байна. Тэг хоёр ингээ яваалах нь штэ. Энэ чинь бол нэлээд удаан бас механик процесс байгааз. Тэгэхэд quantum computing болохоор тэр бүх байж болох permutation буюу тэр бүх байж болох комбинацийг шууд нэг дор үзээл тэгээд тэр цоочны одоо зөв пассвортыг шууд гаргаж ирэх боломжтой. Яагаад гэвэл эн чинь техник гэдэг логикоор биш, техник гэдэг зэрэг оршдог логикоор өнөөдөр тооцоололтыг хийж байна. Би нөгөө quantum тооцоолол гэхээр санаас танд ярьж илаа нөгөө юуг бодоод ирсэн. Avengers-ийг бодоод ирсэн. Тэгсэн чинь арай өөр юм шиг байна гэдэг аахгүй. Тэгээ барыг адилхан байна. За тэгээд өргөжлүүлээд хойлоо. За ингээд за одоо quantum тооцоолол бол одоо дэлхий дээр байхгүй одоо өндөр технологи байх юм байна тий. Та сая өмнөх яриандаа дурдчихсан quantum тооцоолол бол ингээд эхний одоо өмнөх үе шатуудын туршигтаад тэгэлцэн гэж хэлсэн. Гэхдээ нэг асуудал байгаа энэ чинь одоо энэ том хэмжээний тооцоолол орж ирнэ гэдэг нь сайн үр дагавартай юм уу? Аль эсвэл муу үр дагавартай юм уу гэдгийг хэлээ. Сайн үр дагаварч байна. Гэхдээ яг миний уншсан зөндөө олон одоо энэ артикл дээр ингээ харахаар бас нэг амар том риск байна заяа. Тэгэхээр тэр рискийг хоёлаа яг дараа нь яриа. Гэхдээ яг зүгээр сайн үр дагавар гэх юм бол яг нөгөө л одоо нөгөө healthcare те нөгөө хими инженерчлэл тий химэл оюу хаан чинь ингээд AGI буюу те ерөнхий химэл оюух ингээд бий болох юм бол за канцерыг эмчилнэ, эрүүл мэндэд ингээд том дэвшилтэд оруулна. Тэд нар шиг ерөнхийдөө quantum computer ч гэсэн ингээд ямар нэгэн одоо discovery те ямар нэгэн ололт амжилт ч юм уу ямар нэгэн одоо дараачийн шинжилгээ ухааны том одоо шийдлүүдийг гаргахад бол энэ тооцоолол чинь угаасаа маш хурдан ингэж явагдаж байгаа учраас энэ quantum computing бол зөндөө олон дэвшилт хүрэх гэж харж байгаа. Хамгийн том харагдж байгаа том нөгөө нэг жишээ нь болохоор ямар нэгэн им те одоо шинэ им мэдрийг ингээ олохын тулд тэр им чинь болохоор ингээ молекулуудаас ингээ бүтэж байгаа. Тэгээ тэр молекулуудыг ямар төрлийн ямар молекулыг ямар комбинацаар одоо бий болгож ийж одоо тухайн ямар нэгэн өвчний тэр нь тохирсон одоо имийг бий болгох вэ гэдэг чинь бас л өнөөдөр бол механик аргаар ингээ явж байгаа. Эсвэл уламж тооцооллын аргаар явж байгаа. Тэдний бүгдийн нэг зэрэг тэр молекулын симуляцуудыг бүгдийн нэг зэрэг ингээ харах боломжтой гэдэг нь бол одоо жишээ нь quantum computer юм уу те. Тэгэхээр ямар нэг ингээ тооцоолол ерөнхийдөө шаардагдсан баг бүхэл одоо салбарт quantum computer бол маш их дэвшилтүүдийг авчрах боломжтой гэсэн санаа л явж байгаа юм шиг үлээ. Үргэлжлүүлээд эрсдэл нь. За ерөөсөө л cryptography. За наадах л одоо дахиад тайлбарлах хэрэг болно те. Тий. Энэ дээр маш том эрсдэл байна. За дэлхий дээр өнөөдөр байгаа бүх одоо нууцлалтай явагдаж байгаа мэдээллүүд тэднэр бүгд өнөөдөр cryptography гэдэг одоо технологиор одоо нууцлалтай явагдаж байгаа гэсэн үг. За WhatsApp ч юм уу те одоо зөндөө олон мессежүүд ч юм уу те бидний одоо
банкны мэдээллүүд ч юм уу, бидний паспорт ч юм уу, юу ч юм те. Ерөнхийдөө нууцтай холбоотой тэр бүх мэдээллүүд өнөөдөр зөвхөн нэг алгоритмаар л нууцтай явагддаг заяа. За тэгэхээр чи өнөөдөр Boltco над руу мессеж бичиж гэж бодъё. За WhatsApp-аар мессеж илгээ гэж бодъё те. За тэгэхээр яадаг вэ гэхээр чи нэг амар сонирхолтой мессеж над руу явуулах гэдэг шүү дээ те. За подкаст hello биш ч юм уу. За подкаст хийж байгаа. Хитээс нийтлэгтэй. За бүр ингээд улсын чанартай бүр ингээд амар тийм нууц мэдээлэл над руу явуулмаар бай гэж бодъё те. Чи шууд над руу явуулж болно л доо. Шууд над руу мессеж бичиж болно. Чи шууд над руу мессеж бичих юм бол тэр чи яг нөгөө нэг одоо интернетийнхаа тэр сүлжээ одоо дата сервер дээр ингээд амжаад над дээр ирнэ штэ те. Тэгэх юм бол тэнд зоргоо гэдэг нэг одоо муу актер гэж байгаа те. Тэр нь ингээд одоо чиний тэр нууцлын мэдээллийг шууд аваад уншчих юм бол тэр чинь болохгүй штэ. Тэгэхээр чи өөрийнхөө мэдээлэлээ ямар нэгэн байдлаар гурдагч итгээд те. цоочлох хэрэгтэй байхгүй юу? 3 дахь итгээд тэр цоочлогдсон мессежийг дараа нь авахд нөгөө нэг түлхүүр нь байхгүй болохоор тэр цоожийг онгойлгож чадахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр цоочлох процесс тэ цоочлогдсон мессеж дараа нь тука дээр буюу над дээр ирээд би тэр цоочлогдсон мессежийг өөрийнхөө хувийн түлхүүрээр онгойлгож байгаа энэ процесс чинь өөрөө болохоор өнөөдрийн нэг тийм тооны алгоритм яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр алгоритмыг чинь болохоор өнөөдрийн уламжлалт тооцооллоор онгойлгох ямар ч боломжгүй. Ямар ч боломжгүй. It will take forever буюу одоо насан туршийнхаа чи цагийг үрээч тэрийг онгойлгох ерөнхийдөө боломжгүй гэж харж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл тэр чинь нөгөө тэр нөгөө нэг хувийн түлхүүр байхгүй зоргоо чинь тэр цоожийг онгойлгохын тулд дахиад нөгөө нэг пассворд онгойлгох шиг тэг нэг одоо ч юм уу те тэг эн чинь ингээд насан туршийн болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгсэн чинь quantum computing буюу quantum тооцоолол өнөөдөр хүрээд ирнэ шүү дээ. Тэгэх юм бол тэр 3 цагийн дотор онгойлгох боломжтой гинэ. 3 цагийн. Тэгсэн чинь хүмүүс бүр oh my god юу болж чинь те. Тэгсэн чинь өнөөдөр яагаад энэ бас амар том эрсдэлтэй вэ гэхээр байна шүү дээ. Дэлхий дээр өнөөдөр ингээд явагдаж байгаа хэдэн одоо тэрбум триллион нууцтай нөө нэг цоочтой мэдээллүүд одоо ингээд интернетээр клаудаар ингээд явж байна. Тэдрийг бүгдийн зоргоо гэдэг тэр нөгөө муу актер өнөөдөр тэр цоочлогдсон мессежүүдийг бүгдийг авч болно. Аваад өөртөө хадгалчихж байгаа байхгүй юу? Өнөөдөр би онгойлгох чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл өнөөдөр надад квантум тооцооллын технологи байхгүй учраас тэгтээ 20-30 жилийн дараа квантум тооцоолол угаасаа ирнэ гэдэг нь тодорхой гэж хүмүүс яриад байгаа байхгүй юу? Тэр үед нь квантум тооцооллынхоо ачаар өөрийн хадгалсан энэ бүх одоо нууцтай мэдээллүүдийг онгойлгох боломжтой. Энэ бол маш том эрсдэл гэж хүмүүс хараад байгаа юм. 20-30 жилийн дараа. 20-30 жилийн дараа. За тэгээд чиний нөгөө мэдэх. За мэдэх крипто. Блокчейн тий. Биткойн. Нэг бас ингэ сонирхолтой юм блокчейнийг эвдэх боломжтой юм. Блокчейнийг шууд эвдэн шүү дээ. Яагаад гэвэл блокчейн чинь ерөөсөө ихтгэлцэл дээр ихтгэлцэл нь өөрөө болохоор өнөөдрийн алгоритм дээр. Тэр алгоритм нь болохоор өнөөдөр бол томьёо байгаа шүү дээ. Томьёо байгаа. Тэр нь өнөөдөр бол хинч тэрийг хаагдчих чадахгүй. Quantum computing гэрэл 3 цагийн дотор хаагдана. За тэгээд одоо яах юм те. Одоо тэгээд ингээд quantum тооцоолол бий болчингууд энэ бүх мэдээллүүд алдагдаад дэлхийн нийтээр одоо энэ зоргоо гэдэг хүн сонсч ивэл sorry. Тэгээд зоргоод ингээд бүх мэдээлэл алдах юм уу? Тий. Зоргоод л алдахгүй. Тэрийг жоохон уншлаа. Ер нь бол физикийн хувьд бол энэ бол шийдвэрлэгдсэн асуудал гинэ. Тэгэхээр энэ бол одоо нөгөө нэг урд өмнө нь бол одоо энэ quantum тооцоол буюу quantum compute гэдэг ойлголтыг болохоор илүү нэг тийм одоо мөрөөдлийн ч юм уу тийм биш. Өнөөдөр бол энэ хэрэгжиж байгаа. Яг энэ одоо физикийн хувьд бол энэ боломжтой гэж байгаа. Энэ одоо онол бол биш болцсон тий. Тэгтээ юу нэг агуу хэцүү гэхээр энэ engineering problem гэдэг байгаа байхгүй юу? Яг энэ нөө qubits гэдэг байгаа шүү дээ. Qubit тий. Тэр энэ qubit-ийг яг ингээд бий болгох одоо тэр нэг одоо lab гэх юм уу тий. Яг тэрийг бий болгох тэр яг engineering бол асуудал бол маш хүндрэлтэй хэвээрэл байгаа юм билээ л дээ. За тэгэхээр тэрэн дээр бол зөндөө олон компаниуд ажиллаж байна. Хамгийн урдаа барьж байгаа компаниуд гэх юм бол IBM, Google хоёр байгаа юм билээ. Одоохондоо бол.
За тэдний харж байгаагаар бол түрүүнээсэн шиг 2030-аас 2040 он. За 2040 он гэхэд бол ерөнхийдөө quantum computing бол ингээд бид нар дээр бол барыг ирж магадгүй гэж бол харж байгаа. Тэгэхээр тэр үед яах вэ гэхээр сая нөгөө эрсдлүүдийг ярьсан шүү дээ. Шинэ алгоритм л гарах хэрэгтэй гэж байгаа. Тэр ирэхээс өмнө гэсэн үг. Тэгэхээр одоогийн байгаа энэ алгоритм бол өнөөдөр бол ингээд хангалттай байна. Quantum computing орж ирэхэд 3 цагийн дотор энэ бүх алгоритмыг бол өнөөдөр хаагдах боломжтой. Тэгэхээр 20-30 жилийн дараа quantum computing ирэхээс өмнө болохоор quantum compute ирсэн ч quantum compute өнөөдөр хаагдах боломжгүй. Тэр одоо тооцооллын томьёолол буюу шинэ алгоритмыг гаргах гад одоо энэ технологийн компаниудаас явж байгаа юм бэл. Ер нь гаргасан эсвэл төгөж очсон тийм компаниуд байгаа болов. Хитэн одоо яг тэр нөгөө нэг зөндөө олон тийм research paper-ууд бол байлаа. Гэхдээ тэр нь бол яг бас яг prove нь бол яг батлагдаг бол байгаа юм шиг үлээ тий. Ерөнхийдөө сүүлийн асуулт зүгээр ингээ хойлоо ингээ сэдвээ дүгнээд ярих. Гэхдээ дахиад нэг асуулт байна. Qubit ер нь бол бэлэн болцсон гэж би qubit бол бэлэн болцсон. Тий. Тэгээд зүгээр ингээд үргэлжлүүлээд асуухад дүгнээд ярихад одоо хөрсөн дээр одоо хоёулаа ингээд маш олон технологи ингээд техникийн үзүүлэлтүүдийг ярьлаа шүү дээ тий. Яг ингээд одоо мессежийг ингээд яриад байгаа болчих юм чи асар том ингээд өгөгдлүүдийг яриад байгаа тий. Ингээд тооцооллуудыг яриад байгаа бол цаанаа ажил ингээд яаж ажилтдаг вэ гэж яриад байгаа. Гэхдээ ингээд сонсогчтой ойлгомжтой байх үднээс ингээд яг хөрсөн дээр буухтаа яаж буух юм бэ? За ингээ одоо 2030 он 40 онд ингээ компьютинг тооцоолол орж ирээд одоо бидний ашигладаг хэрвээ орж ирэх юм бол бидний ашигладаг MacBook одоо компьютерууд ингээ өөрчлөгдөх нь тийм. Тэгэхээр яаж ингээ хөрсөн дээр ер нь буух юм бэ гэдгийг нэг яриад тэгээ энэ сэдвэд бас. Тий. Миний бодлоор буюу бас ингээд зөндөө олоо одоо тэр те яг тэр салбартаа ингээд тэргүүлж байгаа хүмүүсүүдийн ингээд ярьсан бодлоод ингээд харахаар бол яг хувь хүн дээр энэ quantum computing ирэх үг нь бол том асуултын тэмдэг хэвээрэл байгаа юм шиг үлээ. Тэгэхээр энэ quantum computing гэдэг чинь яг нэлээд тийм specialized те одоо vertical буюу яг ингээд салбарын яг нэг нэлээд тийм гүнзгий яг тиймэрхүү одоо use case гэх юм уу тиймэрхүү жишээнүүд дээр л илүү баримталж бол ажиллана л гэж бол харж байгаа. Яагаад гэвэл за техник буюу одоо энэ зүгээр энэ bits чинь бол ингээд айгу амархан гэх юм уу те уламжлалт тооцоолго байхгүй юу. Qubits гэж тэр техник хоёр ижил төвшөнд бишээ ижил цаг хугацаанд хамтдаа оршин тогтнох тэр environment буюу тэрийг бий болгох нь өөрөө айгүй нэгдүгürt хэцүү. Space гэдэг тийм. Нэгдүгürt айгүй хэцүү, хоёрдугаарт баг аюултай байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр чиний компьютерийг өнөөдөр ингээд qubits-үүд одоо support те хийж ийн гэдэг бол тэр бол одоо бидний амьдралд бол ирэх нэг тэр бол сайн мэдэхгүй байна. Тийм. Яг өдөр тутмын одоо бидний яг энэ амьдралд ирэх бол арай болоогүй баха. Тэгтээ ингээд бүр зөвхөн том зургаар нь тэр одоо юу идрэх те блокчейн идрийг ингээд одоо хаагдах ч юм уу тэдрийг ингээд хэрэггүй болгох ч юм уу эсвэл бидний өнөөдөр бүх одоо санхүүгийн мэдээлэл идрийг тэдрийг одоо тэр нөгөө криптографи гэдэг технологиг ивдэх ч юм уу те тиймэрхүү зүйлүүд бол харин 20-30 жилийн дотор бол ирэх юм шиг үнтэй. Окей. За баярлалаа. Тэгэхээр маш сонирхолтой сэдв байлаа. Манай юунууд бас сонсож байгаа хүмүүс бас энэ сэдв дээр одоо тийм энэгээр мэрэгсэн хүмүүс гоё кибер аюулгүй байдал. Кибер аюулгүй байдал тий. Энэ талаар бас мэдээлэл өгөөрэй. Алцаарай тий. Яа. Окей. За хоёлаа чиний сэдвэл оръё. Чиний сэдв чинь ерөнхийдөө өмнөх дугаар дээр хоёлаа хальт дуртаад ерөнхийдөө орхисон байгаа. Тэр нь болохоор за химэл оюуханы зөндөө олон LLM модулүүд байна. Чи бараг 5-6 ч модулүүдийг хэлсэн баг. Тэгэхээр энэ модулуудынхаа ерөөдөө нэг том зургаар нь хоёлаа жоохон харьцуулт хий гэсэн тий. Тэгэхээр тэр тал дээр ерөөдөө тодруулаад. Энэ сэдвүүдээр хоёлаа нэг 6-аас 7 л модулуудыг ярих байх. Угаасаа мэдээж нөгөө хүмүүс юунууд маш сонсогчд маань ч мэдж байгаа битариасаас нэгж байгаа. Өнгөрсөн 7 хоногт ярьжсэн шиг
ингээл өдөр болгонд л нэг ингээл AI гэдэг ардаа нэртэй AI юу нэлээд модулууд бий болж байгаа. Тэгээд open source байдлаар, closed source байдлаар тий бий болж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол зүгээр энэ сэдвүүдээр ингээ хараад ирэхэд яг хэмэл оюун ухаан гээд ярангуут одоо хэмэл оюун ухааны модулууд гэ ярангуут юу ямар одоо модулууд ингээд илүү дуртагдаад хүмүүст ингээд асуудал үүсгэж байна. Тэр чигээрээ хүмүүстээс ажлыг ингээ хөнгөвчилж ийнэ гэх юм бол мэдээж OpenAI-ийн одоо модулуудыг бол ярихгүй байж болохгүй. Энд дээр ингээд ChatGPT-ийн экосистем болвол дэлхийд даяар бол нэлээд одоо хүчтэй өрнөсөн 2026 оны 4-р сар гэхэд GPT 5.5 болвол ингээд нээлттэй хийсэн. Тэгээд энэ 5.5 нь юугаар онцлог байсан бэ гэх юм бол нөгөө API-д холбогддог. Өөрөөр хэлэх юм бол бусад одоо платформуд дээр өөрийн AI-г байршуулж ингээд даалгавар гүйцэтгэх боломжтой гэдгээр онцлогтой байсан гэдэг ч юм уу. Хоёрдугаарт нь мэдээж дахиад OpenAI-тай өрсөлдөж байгаа Anthropic гэдэг компани Cloud AI-г бол хоёлаа байнга ярьдаг. Одоо coding, agentic, workflow тэгээд урт хугацааны ингээд таск биелүүлэлтээр бол дэлхийн одоо хүмүүсийн бол бас ярианы гол төвд явж байна. За удаах AI ингээд модулийг хараад LLM-ийг хараад үзэх юм бол Google-ийг бол ярихгүй байж бас болохгүй. Google хайлтын юунд бол системд бол нэг номерын тоглогч хэвээр байгаа. Гэхдээ хэмэл оюун төвшөнд бол харьцангуй жоохон одоо дараагийнхаар ирнэлэгдэж байгаа гэдэг хүн болгон мэдж байгаа. Тийм ч болохоор Gemini-г бол эрчтэйгээр хөгжүүлж эхэлсэн. Гэхдээ Gemini-г бол илүү Google-ийн экосистемд хэрхэн уях вэ гэдэг одоо стратегийг барьж одоо хөгжүүлж байгаа. Хамгийн сүүлд гэхэд л одоо Gemini 3.5 series-ийг бол хөгжүүлж байна. Тэгээд үргэлжлүүлээд бол 3.5 Pro-г бол лаунч хийхээр ярилцж байгаа гэсэн мэдээлэл бол гарсан байна. За тэгээ алдартай Elon Musk-ийн XAI Grok бас энэ дунд явж байна. Үргэлжлүүлээд бас Meta Llama-г үлдээж болохгүй. Meta-гийн Llama бол яг хөө ингээ хойлоо дугаар болгон дээр Meta-г жоохон ингээ сугараад байгаа гэж ярьдаг боловч яг бодоод үзэх юм бол энэ OpenAI буюу одоо энэ бусад газрууд энэ Ламаг ингээ аль хэдийн сургацсан байгаа модулийг ингээд аваад ашиглах одоо энэ тал дээр бол Lama бол бараг л номер 1 local deployment одоо хийх боломжтой үүсэж байгаа. За тэгээ мэдээж бол Азаас DeepSeek буюу Хятадын хэмэл оюуны open source модулууд бол хамгийн хямд үнэтэйгээр ингээ гарч ирснээрээ эдгээр модулуудыг бас илүү үнийг нь бууруулах чиглэл рүү ингээ ажиллаж байгаа нэг ийм 5-6 модулууд бол яригдж байна. Окей. За 6 модуль байна. GPT, Cloud, Gemini, Grok, Llama, DeepSeek гэх тээ. За эдгээр нь юугаараа өрсөлдөд байна? Яг одоо нөгөө B2C буюу эцсийн хэрэглэгчдээр өрсөлдөж байна уу? Эсвэл B2B буюу одоо илүү одоо нөгөө компаниудын хөгжүүлэлт те. Тэгээ янз бүрийн модулын дотроос энэ компаниуд дотроос янз бүрийн модулууд байна те. Өөрсдийн гэсэн те. Тэгэхээр юугаараа өрсөлдөд байна? Юугаараа өөр байна те. Тэгэхээр яг миний бодлоор бол нөгөө одоо ингээд за GPT 5-ны юм байна. 4 юуны Cloud-ны юм байна гэхээс илүүтэйгээр ер нь одоо хэмэл оюуны модулуудыг ямар ингээд шалгууруудаар ингээд өрсөлдүүлээд байна гэдэг нэг 7 шалгуур байд юм байна. Энэ мэдээж энэ 7 шалгуурыг одоо нэг ярих юм бол хоёулынгийнх нь хугацаа дуусахгүй. Нэгдүгээрт бол энэ ерөнхий хэмэл оюун ухаан буюу reasoning модулууд дээр илүү энэ юуг хэмэл оюуны модулуудыг илүү харьцуулаад байгаа юм байна. За жишээлх юм бол эдгээр нь мэдээж одоо бидний өдөр тутамдаа ашигладаг те асуулт асуух, математикийн ингээл асуудлууд, дээрэс нь ингээл хүнд анализ хийх те. Энэ дээр бол одоо GPT 5.5, Cloud-ийн Opus 4.8 гэдэг ч юм уу эдгээр модулууд илүү өрсөлдөж явж гин. За тэгээд хоёрдугаарт нь бол илүү кодингийн тал дээр бас хэмэл оюуны одоо LLM-ийг өрсөлдүүд юм байна. Мэдээж бол хэмэл оюун бол одоо софтвер инженерүүдийн салшгүй нэг хэсэг болж байгаа. Тэгээ яг энэ cloud гарч ирснээс хойш кодингийн хэсэгт өрсөлдөж байгаа энэ LLM-үүд бол нэлээд бас хүчтэй болж ирж байна. Энэ дээр бол зөв код бичдэг хүмүүсийн ярьж байгаагаар бол cloud нь одоо Sonnet Opus 2 бол нэлээд хүчтэй ингээд байна гэсэн мэдээ. GPT 5.5 гарсны дараа бол энэ ойлголт бас харьцангуй юм зөрүүтэй болж ирж илээ. За 3 дугаарт нь бол ингээм бас ярьдаг agentic AI гэдэг ангилалт бол хооронд нь өрсөлдүүлт юм байна. Мэдээж ер нь даалгавар ингээд биелүүлэхэд хэр байна вэ те өдөр тутмын ажлуудаас ахуулаад таскуудаас ахуулаад өргөжлүүлээд одоо мэрэгжилтний хуулингийн өмнө ярьж ирсэн мэрэгжилтнүүдийн ажил дээр хэр энэ LLM-үүд ажиллаж байна гэдгээр бас өрсөлдүүлээд энэ дээр бол Anthropic-ийн workflow-ыг бол бас хүмүүс илүү сайн гэж ярьсан байна. За тэгээ мультимодул буюу одоо ярьсанчлан
Google-ийн модулууд бол энэ чиглэлд илүү байгаад байна. Сүүлд бас Google юуг бол гаргасан. Gemini-ийн дараагийн хөлбөрийг бол гаргаад видеог бол бүр ингээд би бүр тэр ингээд асар гайхсан. Ер нь видеог одоо дахиж хийх, мөн дээрээс нь видео хийх тал дээр бол Google-ийн Gemini бол бүр үнэхээр супер хурдтай, супер смут бас ажиллаж илээ. За тэгээд Genie 3 гэдэг хоёул нэг бүр дээрүүд гарч ирсэн шүү дээ. Ярьж ирсэн шүү дээ. Тэр нөгөө видео би болгодог гэх тээ. Тэгээд үргэлжлүүлээд энэ нөгөө нэг context window гэдэг энийг би ойлгохдоо юу гэж ойлгоод байгаа вэ гэхээр ер нь урт хугацааны мэдээлэл дээр LLM-үүд хэрхэн анализ хийж чадж гинэ гэдгийг ингээ илтгэсэн юм үзүүлэлт байгаа даа шүү. Memory-тэй байна уу гэдгийг хараад шүү дээ. Тэнгүүд хойлоо өмнөх тэр юу гэж ярьсан бай гэхээр одоо Fable 5-ыг хойлоо ярьжсэн санагдаж байна. Fable 5 энгийн модулууд LLM модулууд бол нэг 7-оос 6-аас 7 үйлдвэр дээр ингээд асуудал хөө ажиллаад идэг. Fable 5 болвол бүр ингээ 20-оос дээш үйлдвэр дээр ингээд алдахгүй одоо memory-тэй хариулт өгжснээр бол онцлог гэвчиг Fable 5-ыг яасан бэ гэхээр одоо засгийн газраас бол төр бусад улсын иргэд бол ашиглахыг хориглосон байгаа. За тэгээ ингээд Fable 5 дээр юу болохыг мэдхийг хүсэлт өмнөх дугаарыг үзээрэй. Тэгээд мэдээж бол энэ хэрэгжилтэнд очих үний мэдээллүүд байгаа юм. За ингээ ямар их хурдтай бай гэд ингээ нэг 6 хамгийн сүүлд нь бол нөгөө мэдээж одоо аюулгүй байдал талаасаа хэмэл оюуны LLM-үүд яаж ажиллаж байгаа вэ гэдэг дээр нэг үзүүлэлт болгож ингэж үнэлээд лээ. Ингээ бодоод үзэхээр яг ингээд нөгөө за энэ яг LLM дээр бол OpenAI сайн юм байна. Эсвэл Anthropic-ийн Claude сайн юм байна. Claude-ийн ингээд загварууд одоо модулууд илүү ингээд хөгжүүлэгдэж байгаа юм байна гэд ярьж бас болохгүй болчиход байгаа юм. Гэхдээ мэдээж бол энэ салбартаа одоо хамгийн хүмүүсийн ашигладаг нь бол харьцангуй өөрөөр байх бах гэж бодож байна. Тэгэхээр чи ингээд амар олон төрлийн шалгуурууд яриад ингээд дотроо болохоор бас ингээд янз бүрийн аргаар ингээд эдрийгээ ирэмблээд байгаа юм те. Тэгэхээр ер нь одоо аль модель нь хамгийн хүчтэй чинь те эсвэл аль компани өнөөдөр одоо яг тэргүүлээд байгаа хин яг хожоод байгаа юм те. Тэрийг одоо яг энэ модель талаас нь харах хэрэгтэй юм уу эсвэл өөр бас хүчин зүйлс байна уу ер нь юу гэж бодож байна. Ер нь хожихын тулд яах хэрэгтэй юу хамгийн чухал болоод байна технологийн компаниудад. Одоо ингээд би ингээд юу уншиж хахад нийтлэн уншиж одоо иймэрхүү пейперүүд уншиж хахад 2 жилийн өмнө хойлоо ингээд хин хожих вэ те эсвэл бол за ингээд энэ нь илүү сайн юм аа гэдэг хариулт ингээд асуухад болвол OpenAI ч юм уу ингээд хариулах боломжтой байсан баг. Одоо ингээд бүр ингээд дийлдэхгүй бидний өөрсдөө ч ингээд баг энэ модулуудыг ингээд ашиглаж үзээгүй. За бүр ингээд бид нар ч биш ингээд бүр мэргэжилтүүд нь ч өөрсдөө бүх энэ интеграц хийж амжихгүй байхад за ингээд Anthropic нь илүү сайн юм аа. Claude-ийн Sonnet илүү сайн юм аа. Opus ингээд ийм сайн юм аа гэж хэлэх бол харьцангуй боломжгүй. Гэхдээ мэдээж одоо хэрэглэсэд очих эцсийн бүтээгдэхүүн дээр бол компаниуд мэдээж өрсөлдөж байгаа тий. Яагаад ингээд ChatGPT-ийн дараа ChatGPT 5.5 гарсны дараа Fable 5 гэж байгаа. Яагаад ингээд Mythos-ыг хүмүүс ингэж компаниуд илүү ингээд ашигладаг болоод байгаа ингээд тэнгууд мэдээж ярьж байгаа. Гэхдээ миний бас нэг ингээд харж байгаа ингээд санаа нь юу байна гэхээр зардал талаасаа аль компани нь илүү хэмнэж чадах вэ гэдэг асуудал компаниудын тунд асуулт болчихж байгаа мó гэж хараад байгаа юм. Тэгэхэд 2020 онд бол жишээ нь ChatGPT-г ингээд train одоо нэг бүхэл трейнинг хийхэд бол $4 сая зарлуулдаг байсан бол 2023 онд бол энэ бүр ингээд $73 сая боллоо ингээд өссөн гэж байгаа байхгүй. Гэхдээ энэ зөвхөн ингээд нэг тийм одоо бидний сайн мэдих GPU ч юм уу те эсвэл өгөгдөл боловсруулах тал дээр энэ зардал өсөд байгаа юм биш. Гол нь хиймэл оюуныг ажилуулах тал дээр трейн хийх процессыг нь яаж одоо доктортой хадгалах вэ те энэ одоо энэ модулууд чинь гарч ирчээ дахиад доктортой ингээд ажиллах хэрэг үүсэж штэ те энэ дээр компаниуд илүү мөнгө хайж энэ дээр илүү өрсөлдөж байгаа юм болов уу гэж миний зүгээс бол ингээд хараад байгаа. Үнэн те ерөнхийдөө бүх тех компаниуд маш их хөрөнгө оруулж байна. Өөрсдийнхөө LLM-ийг сургана гэд те. Тэгээд эн чинь нэг сургаад бас ингээд дуусчихгүй сургаал байна. Тэгээд сургасаар агаад эцэст нөгөө тэр ерөнхий хэмэл байхан буюу одоо баг AGI-г бий болгох гээд тэгээд нийтдээ энэ технологийн компаниудын нийт 2030 онд оруулах хөрөнгө оруулалт нь баг $5 trillion ч үлээ баг тиймэрхүү нэг тийм expectation прогноз өмнөх үдирж ярьж байсан дээр нэлээд өндөр болчихлоо. Энэ жил баг $170 тэрбум ч үлээ те. Тэгээд иймэрхүү модулуудыг чинь хин хамгийн бага зардлаар өндөр хүртээмжтэй одоо ажилуулж сургах вэ гэдэг нь бас маш том асуудал болоод ах шиг байна те.
Google ч одоо хамгийн их ашигтай компани гэхэд одоо баг тэр нөгөө нэг ундрашгүй их тэр баг мөнгө нь баг шавхагдчих гад тэгээд нөгөө энэ нөгөө нэг химэл авахнаас орох гад тэгээд баг нөгөө маркет эдрээс бас ингээ мөнгө босгоо явж байгаа сураг бас гарсан. Дан ганц химэл оюунд одоо зориулж бүр ингээд дид бүт зүгжүүлж ийн гэж бодохоор ямар ингээд энэ зүйлийн төлөө өрсөлдөж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэ дээр бас нэг юм хөшүүрэг одоо байгаа нь хятад юм болов уу гэж би хараад байгаа юм. Хятад ингээд хэрэглэгчд рүү хамгийн хямд гэхдээ ингээд фронтер шатдаг одоо болоод хувирчлаа. Жишээлх юм бол DeepSeek-ийн одоо модельүүдийг ингээд ярьж болж байна. V-Preview, V-Pro, V-Draw Flash гэдэг ийм загваруудыг гаргасан нь одоо хамгийн бага мөнгөөр тэгтээ ингээд нэг 100% ажиллахгүй 80-аас 90% ажиллах боломжтой гэдэг нь одоо бидний асуулт асуухад ямар ч хэсэг худлаа ярьчихгүй те. За ингээд таск биелүүлэхэд бидний таскыг алдаад хэлчихгүйгээр ийм ажиллах боломжтой хямд ийм фронтер модельүүдийг бүтээгээд эхэлсэн нь одоо буцаага цахиурын хүнд идэх компаниудын ингээд нэг тийм асуудал болж байгаа талаар бас нэлийн ярилцж илээ. Тийм үү. ChatGPT гэхдээ надад нэг 50% л байгаа юм санагдаад шүү дээ. Хүмүүс яг GPT 5.5 гарахаас өмнө бүр ингээ амар олноор cloud руу шилжсэн юм билээ. Cloud ялангуяа нэг Opus 4.7 болов 8 гараа тэгээ ингээд ялангуяа ингээд байгууллагт ажилтдаг те хүмүүс бол нэлээд шилжсэн билээ. Тэгээ 5.5 дээр бол хүмүүс нэлээд юутай ах шиг сам сайтай байх шиг байсан. За нэг иймэрхүү байна. Тэгээд энэ цаашдаа юу болж өнгөрөх нү? Магадгүй тэгээд ирээдүйд бас таны асуусан асуултын хариулт нь гарч ирэх байх. Тэ. За тэ манай үзэгчид сонсогчид quantum computing сайн мэддэг хүмүүс байгаа байлгүй битээрээс хамаагүй дээ тэ. Их мэрэгжлийн хүмүүс тэ. Тэгэхээр тэр зүгээсээ бас quantum compute гэдгийг одоо арт түмэнд тэ хамгийн ойлгомжтой энгийн байдлаар ер нь хэрхэн тайлбарлуул зүгээр вэ нэгдүгээрт. Тэгээ хоёрдугаарт ер нь энэ quantum computing хэр үнийн те хэр реалийн тэгээ үнэхээр үний юм бол хизээ ер нь гарч ирэх гээд байгаа хизээ ирэх гээд байгаа те тэр мөрнөр бас өөрсдийнхөө сайхан бодлыг хаалцаарай гэж хэлсэн байна те. Окей за баярлалаа. За баярлалаа дараагийн дугаараар. За